Монгол улсын ерөнхийлөгч хэвэл дор зохион байгуулагдж байгаа Алтан хайч 2025 хон яргах улсын аваргыг анх удаа Монгол улсад зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээг бол манай Төв аймгийн засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, манай аймгийн 27 сумын засаг даргын тамгын газар, за 21 аймгийн нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлага албан агчтайгаа хамтран зохион байгуулж байна. За Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын бодлогын хүрээнд цагаан алт хөтөлбөрийг одоо улс орон даяар нэвтрүүлж, цагаан алт хөтөлбөрийн хүрээнд мал амтны гаралтай түүхий бүтээгдэхүүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмэр өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах ийм бодлогоор одоо энэ хөтөлбөр маань хэрэгжээд явж байгаа. За энэ Алтан хайч 2025 арга хэмжээг бид бүгд бол одоо хон хэргах тэмцээнэ зохион байгуулж байгаа. За үүнд бол уламжилт хон хэрга, за мөн одоо олон улсын шаардлагын төвшинг зохион байгуулж байгаа ийм хоёр төрлөөр зохион байгуулж байна. Нийтдээ 21 аймгийн нийслэлээс 120 гаруй одоо сайхан залуучууд, ахмадууд маань оролцож байна. За энэ тэмцээнээс шалгарсан одоо 1-2 дугаар байрны цахилгаан хайчны аваргууд маань бол дэлхийн аврагт оролцох ийм боломж бүрдэж байгаа. За энийг одоо Төв аймгийн нутаг дээр зохион байгуулснараа бид бүгд Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 27 сумандаа энэ одоо цахилгаан хайчийг нэвтрүүлэх, цаашлаад хогт толцгүй сайхан уртын ноосыг бий болгож үйлдвэртэй өргүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгоход бас төхөм ийм бодлого болж байгаа. Тэгээд аймаг орон нутгаас бид бүгд бас цагаан алт хөтөлбөрийг орон нутгатаа хэрэгжүүлж, засаг даргын зөвлөлөөр цагаан алт хөтөлбөрийг албан ёсоор хилэлцүүлэн хөтөлбөрөөр батлуулж 27 суманд нэвтрүүлж байгаа. Тэгээд хөдөө аж ахуйн бодлогын анхны ажил бол одоо энэ улс орон даяар хамт зохион байгуулж байгаа энэ ерөнхийлөгч хэвэл дор хийж байгаа Алтан хайч 2025 гэсэн арга хэмжээ аваа. Тэгээд энэхүү сайхан арга хэмжээ маань цаашдаа олон жил сайхан үргэлжилж дэлхийн аварга Монгол улсаас төрөх болтугай. Тэгээд